Дэд хэмжлэгээ хийж гэж байгаа бол юу анхаарах хэрэгтэй вэ? Хэмжлэгийн хэлэгчээс 24 цагийн өмнө арх савтуур болгондоо хэрэглээгүй ба хэмжлэгээ хийлгэсний дараа халуун усны доороо саунд суух, арьсаа наран чарах, биеийн хүчний хүнд дасгал хийх зэрэг нүүрний цэсний урсгал нэмэгдүүлэх зүйлсээс зайлсхийн. Дэд хэмжлэгээ хийлгээд 2-7 хоногийн дотор микро 100 хэмжлэгээ лазер арьс гуйжуулах хэмжлэгээ хийлгэхгүй. Хэрвээ зуршинглэх ийм аспирин зэрэг уудаг бол 7 хоногийн өмнө зогсооно. За ибупрофен, диклофенак, напроксен зэрэг үргэлжлэх эсрэг юмуд уудаг бол 2-3 хоногийн өмнө зогсооно. Учир нь энэ юмуд нүүрний хөхрөлтийг ихсгэхэд бүр нөлөөтэй. Хэрвээ дархлаа дарангуйлах дааврын инсульфасагназин, метотрексат зэрэг юмуд хэрэглэдэг бол заавал эмчтэй урьдчилан хэлж мэдэгдэх нь халдварт өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг. За нүүрний мэдрэлийн сав, булчин сулрах, миастены зэрэг юмнуудээр өвдөж байсан бол ботокс тавилга тарихдаа эмчтэй энэ талаар заавал мэдэгдэх хэрэгтэй. Жирэмсэн үед стетикийн ямар ч эмчилгээ хийхгүй ба ботокс, филлер зэрэг эмчилгээ хийлгэхээр бол хөхөр гооллож дуусан байх хэрэгтэй.